оролцоог дэмжих төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. JICA олон улсын байгууллагын санхүүжилтээр 4 жилд хэрэгжих төслийн хүрээнд 4 томоохон асуудалд анхаарч ажиллахаар болсон байна. Манай улсын хэмжээнд 110 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 60 гаруй хувь нийслэл хотноо амьдарч байна. Тэднийг бусадтай адил сурч хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэхийн тулд дараах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ. Эхний ээлжинд Улаанбаатар хотод байгаа хөгжиншилт иргэдийнхаа мэдээллийн нэгдсэн сан бий болгоё. За хоёрдугаарт хөгжиншилт иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн бас байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, чадваржуулах зайлшгүй шаардлага байгаа. Энэ чиглэлээр бас энэ төслийн бас нэг том ажил чиглэгдэнэ. Ер нь цаашдаа бол хөгжиншилт иргэдийн өөрсдийнх нь мэдээллийн нэгдсэн сан, төрийн бас байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа гэдэг энэ бүх зүйлдэд тулгуурлаад цаашдаа бол энэ хөгжиншилт иргэдийн бие даасан байдлыг хангах, үйл ажиллагааны цогц бодлого хэрэгжүүлэх төр боломжийг бүрдүүлэх энэ чиглэлээр энэ төслийн гол үйл ажиллагаа чиглэж байгаа. Төслийн хүрээнд Япон улсаас багш ирж төрийн алба хаагчид хувийн хөвшлийнхэн рүү чиглэсэн танхимын сургалт явуулна. За энэ нь хандлагыг өөрчилж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэх юм байна. Япон улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн оролцоог хангаж чаддаг гэж хэлж болно. Тэднийг бусад жирийн иргэд шиг сурч хөдөлмөрлөж амьдрахад нь ямар нэгэн саад татваргүй байлгахын тулд хууль эрх зүйн орчин нь тодорхой, ойлгомжтой, гол нь хэрэгжилт нь сайн байдаг. Ийм үйлдвэнд хүрэхэд төрийн бус байгууллагуудын оролцоо шахалт чухал нөлөө үзүүлж ирсэн. Тийм учраас Улаанбаатарт ч гэсэн ялгаагүй ийм үйлдвэнг авчрахыг зорж төслөө эхлүүлж байгаа юм а. JICA олон улсын байгууллагаас 8 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх энэ төслөөс ихээхэн үр дүн хүлээж байгаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэлж байна. Учир нь манай улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчны хүрээнд тэдний эрх ашигыг хамгаалсан олон ажил хийгдсэнийг хэлж байгаамаа. Одоо 2 дугаар курсын оюутан дээрээс нь ажил хийдэг. Гэтэ нөгөө гарц ороход нийтийн ер нь л гадуур явхад бол нэг үе бодох юм бол аюу чөлөөтэй болсон байгаа. Бас хүмүүсээс гайхаж ухаорхож бас энэ одоо ямар сонио ганцаар явж байгаа тэрнцтэй охин байна гэж нэг тэгж бас хаардггүй бас нийгэм бас өөртөөс өөрчлөгдөж байгаа нас. Бас илүү их өөрчлөгдөл илүү их мянган за гэртээ сууж байгаа залуучууд гарах хэрэгцээ шаардлага аюу өндөр байгаа. Жишээ нь одоо хотын төвүүд бол бас харьцангуйгээр болцсон байгаа шүү дээ. Замын уулзуурууд явган хүний гарц орцсон асуудал мэдээж одоо сүүлийн үед баригдаж байгаа барилга байх шингууд бол бас харьцангуй гайгүй болчихсон байна тий. Хаалганы стандарт, нойл одоо харьцангуй гайгүй болж юм. Агис дэвшил бол гарч л байгаа. Гэхдээ зах руугаа хуучны барилга байгууламжууд бол хангалтгүй туйлын хэвээрэл байж байгаа. Энэ чиглэлийг одоо хангах чиглэлийн барилгын стандартууд байна. Явган хүний орц гарцын стандарт, норм журам байна. Гэтэл зарим газруудад бол огт мөрдөхгүй байгаа. Олон улсын байгууллагын санхүүжилттэй энэ төслийг авахын тулд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам сүүлийн 3 жил ажилласан байна.